хичээл зүтгэл хөтөлбөрийн үр дүн энэ сургуулийн хөгжил дэвшлийн хол илэрхийл болж иргийг би бас онцлог нэмжигмээр байна. Энэ 95 жилийн он энэ үед суралцаж, энэ сургуулийг сонгон ирж эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэхээр суралцаж байгаа нийт сонсогч оюутнуудаараа бид бас бахархаж байна. Ингээд Батлангaalах их сургуулийн 95 жилийн он баярын мэндийг нийт бүрэлдэхүүндээ хүргэе. Урaan өгтөө. Туурга тусгаар улсын хаан Төмөн олонд даргын сургууль цэргийн ерөнхий нэрээрээ алдарсан өнөөгийн Батлан хамгаалахын их сургуулийн түүх уламжлал одоогийн хийж бүтээж байгаа ирээдүйд хийх бүхний талаар өгүүлье гэвэл энэ хитгэн хорон битгий хэл өдрийн наранч багтана. Учир ийгүйвэл энэхүү бахархалт цэргийн сургуулийн талаар ярина гэдэг нь Монгол цэргийн суу бэлэг яруу алдрын түүхэн замлын тухай хөөрнө гэсэн үг. Харь улсын төрөмгийлээс хагцсан салж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан хаант Монгол улсын засгийн газраас улс орныг батлан хамгаалах үндэсний цэргийг байгуулах нэн чухал бодлого зорилтыг дэвшүүлсний дотор Монгол, Орос хоёр улсын хооронд 1912 оны 11-р сарын 2-нд найрамдлын гэрээ болон 1913 оны 2-р сарын 3-нд байгуулагдсан Монгол цэргийн бэлтгэн сургах тухай хэлэлцээ онцгой ач холбогдолтой юм. Уг хэлцээний дагуу морьтой цэрэг 2 хороо, хороо бүрд 6 суман, пулемет бууны 6 хүн, их өвхөр бууны 100 шахам хүн, бүгд 1900 хүн бүхий морьт бригад байгуулахаар болсон төдийгүй цэргийг сургах ноёд 2, төвшмөд 15, дарга 42-ыг Монголд томилон ирүүлснээр нийслэл хүрээний хужир болон хэмээх газар анх удаа Европын тогтолцоогоор Монгол цэргийг сурган бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Энэ бол 20-р зууны эхэн буюу 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололт амжилтыг баталгаажуулах зорилготой цэргийн сургуулийн түүхэнд салшгүй холбоотой анхны гэрээ хэлэлцээр болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бодит баригдав. Харин 1921 онд үндэсний ардчсан хувьсгалын түүхт ялалтын үр дүнд хужир булангийн цэргийн сургуульд суралцж эр цэргийн эрдэм чадлаараа гойд шалгарсан их жанжин Сүхбаатарын санаачилгаар ардын цэргийн даргын сургуулийг байгуулах шинэ үеийн давалгаа эрч хүчтэйгээр эхлэж байсан төвхтэй. Ардын төр засгийн газар ба намын төв хорооны хамтарсан 1921 оны 3 дугаар сарын 24-ний хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд цэргийн сургууль нээн Монгол цэргүүдээс ухаан сэргэлэн цэргийн сургууль боловсруулж сургагч дарга нарыг сургаж авбас зохино хэмээн цэргийн сургууль байгуулах асуудлыг анх удаага дэвшүүлэн тавьжээ. Энэ ажлын бэлтгэл нь бүх цэргийн жанжин Сүхбаатарын шууд удирдлагын дор 1921 оны зураас эхэлсэн бөгөөд
Өмнө нь их чинжний хамтаар Хужир булангийн цэргийн сургуульд мөр зэрэгцэн суралцаж явсан эрхэм журмын нөхдийн урай дуудлага сэтгэл зүтгэлийн хүчинд биелэн олсон байдаг. Ийхүү нийслэл хүрээнээс сайн дурын хүсэлтээр 90 сонсогчийг элсүүлэн авч 1921 оны 10 дугаар сарын 15-нд хичээлэн эхлүүлсэн нь Өнөөгийн Батлан хамгаалахын их сургуулийн Багтам түүхийн үндэс суурь нь болж цэргийн эрдэм цэг шулуун жигсаалын дуун тасралтгүй дуурсан нэм баг харгалтай. Түүнээс хойш хугацаанд 1921-ээс 1923 онд Ардын цэргийн даргын сургууль, 1923-аас 1932 онд бүх цэргийн ерөнхий сургууль, 1932-оос 1966 онд цэргийн ерөнхий сургууль, 1966-аас 1981 онд цэргийн ерөнхий дээд сургууль, 1981-ээс 1991 онд цэргийн нэгдсэн дээд сургууль, 1991-ээс 1999 онд цэргийн их сургууль, 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон бүтэц зохион байгуулалтын талаар тус бүр өргөжин зохион байгуулагдсан. Тус сургуулийн шинэ үеийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, дайчин замналын түүхийг баяжуулсан ололт амжилтыг эрхгүй гэрчилнэ. Энэ бүхэн нь Монгол улсын анхны цэргийн мэрэгжлийн боловсролын байгууллага болон хөгжин дэвсний амжилт ололтын баялаг түүх. Итгэл төгс үргэлжлүүлэн дуурсахын ирээдүйн хойч үеийнхний үлгэр дуурайлал биелэн олохын үндэс болох нь дамжиггүй юм а. 200-ыг өртөөлөн буй Батлан хамгаалахын их сургууль түүхийн энэ л хугацаанд 70,000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас Монгол улсын маршал Өрлөг Жанжин Дэмэд, Монгол улсын баатар Экэ, Гэлэгбаатар, Олзуу, Хаян Хэрва, Данзан Ванчиг, Монгол улсын баатар Хурандаа генерал Лавгсрүн, Шагдар сүрэн тэргүүтээ төр цэрэг, нийгмийн мянган зүтгэлтнүүд болон Монгол улсын гавьяат багш Санжсүрв, Батмөх, Түмэн, Мегмаржав, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Паламдорж, Мегмар зэрэг эрдэмтэн багш нарыг игнэнээсээ төрүүлжээ. Энэ бол Монгол улсын анхны мэрэгжлийн боловсролын байгууллага гэдгийг гэрчлэх бодит үнэ. Тус бие бүрэлдэхүүн, эх орон эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө 1939 оны халахын гол, 1945 оны чөлөөлөх дайнуудад голлох үүрэгтээ оролцсон бөгөөд түүхэнд байгуулсан их хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид Ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4-р тогтоолоор улс орноо батлан хамгаалах, гадаад дотоодын түрэмгийл, эсэргүү хөдөлгөөнийг дарах, цэрэг даргыг байлдааны техник зэвсэглэлд сургам боловсруулахад онцгой гавьяа байгуулсны учир байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын анхны удирдагч Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит болгосон. Мөн бүгд найрамдах Монгол Ард улсын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204-р зарилгаар улс орноо батлан хамгаалах, цэргийн мэрэгжлийн олон мянган офицерын боловсон хүчнийг бэлтгэж өгснийг тэмдэглэн сайшааж Сүхбаатарын одонгоор тус шагнажээ. Өнөө цагийн Батлан хамгаалахын их сургууль нь аюулгүй байдал, Батлан хамгаалах болон цэрэг иргэний боловсрол, сургалт, судалгаа хөгжүүлэх, дээд боловсролын болон шинжлэх ухаан, инновацийн уран зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Зорилгын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлого, төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, зорилтод нийцүүлэн иргэний нийгэм, Батлан хамгаалах салбар, төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх үүргүүдийг хүлээн энэ цагийн түүхээс сэрүүлж байна. Батлан хамгаалахын буюу одоо цэргийн ерөнхий дээд сургуулиар бэлтгэгдсэн олон зуун офицерууд соёлын үрийг тарьсан юм а. Тухайлбал Монгол улсад орчин үеийн цэргийн эмнэлэг хөгжихэд, орчин үеийн эмнэлэг Монгол даяар хөгжихэд цэргийн эмнэлгээс их үсэр авсан. Мөн орчин үеийн хөгжим урлаг хөгжихэд цэргийн урлагийн байгууллагуудаас эхэллээ авсан түүхтэй юм а. Өнөө үед Монгол улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалах, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хууль сахиулагчдыг ийм байгууллагыг мөн одоо тэдний боловсон хүчнийг бэлтгэх асуудал нь бол Батлан хамгаалахын сургууль бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээс их өсвөртэй юм а.
Батлан хамгааллын их сургууль спорт, урлаг төдийгүй улс орны хэмжээнд эх орончдыг бэлтгэх стандартыг бий болгосон их сургууль юм аа. Ийхүү Монгол улсын боловсролын салбарын тэргүү игнэнд явж байгаа тус сургууль нь харьяа нэг хүрээлэн бүрэлдэхүүн 6 сургууль, сургуульд дадлагын 5 төв, 18 танхимтэйгээр өнөөдрийн эрдэмийн хөргөнд үйл ажиллагаагаа өрнүүлж байгаа юм а. Чухамхүү ижил төрлийн байгууллагуудтайгаа хамтран ирээдүйн Монголыг чиглүүлж батлан хамгаалах салбарын хөгжлийг тодорхойлж байна. Тус сургуулийн эрдмийн хамт олон боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж 2 дахь шатны магадлан итгэмжилд хамрагдан 2018 он хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулах эрхээ авсан. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж менежмент, төрийн захиргааны мэрэгжлэр хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн. Мөн зэвсэг түвшний жанжин штабаас цэргийн мэрэгжлийн боловсролын стандартуудыг хянаж баталгаажуулж байна. Батлан хамгаалах их сургууль нэг кампус гэдгийг энэ үзэл баримтлалаар өгж байна. Энд оюутан багшлах бүрэлдэхүүн, эрдмийн хамт олон маань хичээл сургуулаа их амьдралынхаа одоо ойр зүрийн одоо хэрэгцээг хангах, амьдрах бүх одоо нөхцлөөр хангагдах, сургалт дадлага одоо хийх тэр боломжуудтай байх энэ орчныг бүрдүүлэхээр бид дунд хугацааныхаа хөгжлийн стратегийг тодорхойлоод ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсрол, төрөл тусгай мэрэгжил, бакалавр, магистр, докторийн зэрэг 100 гаруй төрөл мэрэгжлэр урт богино хэмжээний сургалтуудаар боловсон хүчин бэлтгэн төгсгсөөр байна. 2015 оны байдлаар тус сургуулийг төгссөн гарсан мэрэгчлэтнүүдийн 75% нь иргэний хөдөлмөрийн зах зээлд, 23% нь зэвсэгт хүчин, 2% нь үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллаж байна. Харин төгсөлтийн дараах болон магистр, докторийн зэрэгтэй төгсөн гарсан боловсон хүчнүүдийн 20% нь аюулгүй байдал, 65% нь цэрэг батлан хамгаалах салбар, 15% нь нийтийн удирдлагын чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Монгол улсад 100 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ 100 ихтэй сургуулиудаас 2 дахь удаага байгууллагын магадлалын итгэмжил хийгдсэн 54 сургууль Монголын ихтэй сургуулиудын консорциумыг бүрдүүлдэг. Тэгэхээр батлан хамгаалах их сургуулийн хувьд бол бакалаврын сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулахаас гадна магистр докторийн сургалтыг олон улсад амжилттай зохион байгуулж байгаа. Их олон гадаад харилцааныхаа хувьд өөрсдийнхөө сургалт судалгааны онцлог чиглэлээс хамаарат олон сургуулиудтай хамтран ажиллаж бас олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа манай Монголын ихтэй сургуулиудын консорциумын шилдэг сургууль байна. Аливаа улс орны хөгжлийг боловсролын салбарт төвчилж явдаг. Тиймдээч 95 жилийн түүхийг сэрүүлж яваа тус эрдмийн хамт олон даяарчлалын өнөө үед гадаад харилцаа хамтын ажиллагааг эрчимтэйгээр хөгжүүлэн харилцан ажиллах шин гарц шийдлүүдийг эрэлхийлж байна. Тус бодлогыг батлан хамгаалах салбарын цэргийн болон цэрэг техникийн гадаад хамтын ажиллагаа харилцаа, боловсролын салбарын гадаад хамтын ажиллагаа харилцаа, өөрийн гадаад хамтын ажиллагаа харилцаа гэсэн үндсэн 3 чиглэлд хөгжүүлж байна. Чиглэлийн хүрээнд багш оюутны мэдлэг, туршлага, гадаад хэлний төвшин өссөн, мэрэгжил арга зүйн хувьд ахиц гарсан, олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд оролцож, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хамтдаа тодорхойлсон, гадны орны иргэдэд Монголын боловсролыг олгосон, гадны багш нарыг ажилуулж буй зэрэг томоохон дэвшлүүд үйл ажиллагаанд нэмэгдсээр байна. Энэ бол ололт юм аа. Эдүгэн өнгөрснөөн дурсаж өнөөдрөө бүтээж ирээдүгэн тодорхойлсон жанжин скватрийн нэрэмжит, скватрийн болон байлдааны гавьяаны улаан түмэн одонд батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн хөргөөний хамт олонны түүхэн хуудас 200-ыг дамнан өртөөлж байна. Цаашид ч үргэлжлэн хөгжих нь эргэлзээгүй. Их орон, эрдэм мэдлэг, эр зоригийн үлгэр жишээ болсон батлан хамгаалахын их сургуулийн яруу алдарт түүхт 95 жилийн дайчин цогтой халуун баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид, төгсөгчд, сонсогч оюутан танан хүргэж байна.
Үүлс бүтээдэн нарвин байгуулсан гавьят нь үргэлж имэнхэд тэргүүлж явгай. Эрхэм үзэгч та бүдийнхээ амрыг алтгая. Батлан хамгаалах салбарын иргэн тойронд өрнсөн үйл явдлыг багслан хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань эхэлж байна. Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Батлан хамгаалахын их сургуулийн түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Төр цэрэг нийгмийн мянган зүтгэлтнүүдийг эгнэнээсээ төрүүлэн гаргадаг Батлан хамгаалах их сургуулийн түүхийн хуудсыг нэвтрүүлгийнхээ эхэнд бид сохиж байна. Хичээл зүтгэл хөтөлбөрийн үр дүн энэ сургуулийн хөгжил дэвшлийн хот илэрхийл болж байдгийг би бас онцлог нэмжигмээр байна. Энэ 95 жилийн он энэ үед суралцаж, энэ сургуулийг сонгон ирж эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэхээр суралцаж байгаа нийт сонсогч оюутнуудаараа бид бас бахархаж байна. Ингээд Батлан хамгаалах их сургуулийн 95 жилийн он баярын мэндийг нийт бүрэлдэхүүндээ хүргэе. Урaan өгтөө. Туурга тусгаар улсынхаа төмөн олонд даргын сургууль цэргийн ерөнхий нэрээрээ алдарсан өнөөгийн Батлан хамгаалахын их сургуулийн түүх уламжлал одоогийн хийж бүтээж байгаа ирээдүйд хийх бүхний талаар өгүүлье гэвэл энэ хитгэн хорон битгий хэл өдрийн наранч багтана. Учир юу гэвэл энэхүү бахархалд цэргийн сургуулийн талаар ярина гэдэг нь Монгол цэргийн суу бэлэг яруу алдрын түүхэн замлын тухай хөөрнө гэсэн үг. Харь улсын төрөмгийллээс хагцсан салж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан хаант Монгол улсын засгийн газраас улс орныг батлан хамгаалах үндэсний цэргийг байгуулах нэн чухал бодлого зорилтыг дэвшүүлсний дотор Монгол, Орос хоёр улсын хооронд 1912 оны 11-р сарын 2-нд найрамдлын гэрээ болон 1913 оны 2-р сарын 3-нд байгуулагдсан Монгол цэргийн бэлтгэн сургах тухай хэлэлцээ онцгой ач холбогдолтой юм. Уг хэлэлцээний дагуу морьтой цэрэг 2 хороо, хороо бүрд 6 суман, хөлмөт бууны 6 хүн, их өвхөр бууны 100 шахам хүн, бүгд 1900 хүн бүхий морьт бригад байгуулахаар болсон төдийгүй цэргийг сургах ноёд 2, төвшмөд 15, дарга 42-ыг Монголд томилон ирүүлснээр нийслэл хүрээний хужир болон хэмээх газар анх удаа Европын тогтолцоогоор Монгол цэргийг сурган бэлтгэх ажлыг эхлүүлжээ.
Энэ бол 20 дугаар зууны эхэн буюу 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололт амжилтыг баталгаажуулах зорилготой цэргийн сургуулийн түүхэнд салшгүй холбоотой анхны гэрээ хэлэлцээр болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бодит баригдав. Харин 1921 онд үндэсний ардчсан хувьсгалын түүхт ялалтын үр дүнд Хужир булангийн цэргийн сургуульд суралцж эр цэргийн эрдэм чадлаараа гойд шалгарсан их жанжин Сүхбаатарын санаачилгаар ардын цэргийн даргын сургуулийг байгуулах шинэ үеийн давалгаа эрч хүчтэйгээр эхэлж байсан төвхтэй. Ардын төр засгийн газар ба намын төв хорооны хамтарсан 1921 оны 3 дугаар сарын 24-ний хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд цэргийн сургууль нээн Монгол цэргүүдээс ухаан сэргэлэн цэргийн сургууль боловсруулж сургагч дарга нарыг сургаж авбас зохино хэмээн цэргийн сургууль байгуулах асуудлыг анх удаага дэвшүүлэн тавьжээ. Энэ ажлын бэлтгэл нь бүх цэргийн жанжин Сүхбаатарын шууд удирдлагын доор 1921 оны зураас эхэлсэн бөгөөд өмнө нь их жанжны хамтаар Хужир булангийн цэргийн сургуульд мөр зэрэгцэн суралцаж явсан эрхэм журмын нөхдийн урай дуудлага сэтгэл зүтгэлийн хүчинд биелэн олсон байдаг. Ийхүү нийслэл хүрээнээс сайн дурын хүсэлтээр 90 сонсогчийг элсүүлэн авч 1921 оны 10 дугаар сарын 15-нд хичээлэн эхлүүлсэн нь Өнөөгийн Батлан хамгаалахын их сургуулийн Багтам түүхийн үндэс суурь нь болж цэргийн эрдэм цэг шулуун жигсаалын дуун тасралтгүй дуурсан нэм бахархалтай. Түүнээс хойш хугацаанд 1921-ээс 1923 онд ардын цэргийн даргын сургууль, 1923-аас 1932 онд бүх цэргийн ерөнхий сургууль, 1932-оос 1966 онд цэргийн ерөнхий сургууль, 1966-аас 1981 онд цэргийн ерөнхий дээд сургууль, 1981-ээс 1991 онд цэргийн нэгдсэн дээд сургууль, 1991-ээс 1999 онд цэргийн их сургууль, 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон бүтэц зохион байгуулалтын талаар тус бүр өргөжин зохион байгуулагдсан. Тус сургуулийн шинэ үеийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, дайчин замналын түүхийг баяжуулсан ололт амжилтыг эрхгүй гэрчилнэ. Энэ бүхэн нь Монгол улсын анхны цэргийн мэрэгжлийн боловсролын байгууллага болон хөгжин дэвсний амжилт ололтын баялаг түүх. Итгэл төгс үргэлжлүүлэн дуурсахын ирээдүйн хойч үеийнхний үлгэр дуурайлал биелэн олохын үндэс болох нь дамжиггүй юм а. 200-ыг өртөөлөн буй Батлан хамгаалахын их сургууль түүхийн энэ л хугацаанд 70,000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас Монгол улсын маршал Өрлөг Жанжин Дэмэд, Монгол улсын Баатар Экэ, Гэлэгбаатар, Олзуу, Хаян Хэрва, Данзан Ванчиг, Монгол улсын Баатар Хурандаа генерал Лавгсрүн, Шагдар сүрэн тэргүүтээ төр цэрэг, нийгмийн мянган зүтгэлтнүүд болон Монгол улсын гавьяат багш Санжсүрв, Батмөх, Түмэн, Мегмаржав, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Паламдорж, Мегмар зэрэг эрдэмтэн багш нарыг игнэнээсээ төрүүлжээ. Энэ бол Монгол улсын анхны мэрэгжлийн боловсролын байгууллага гэдгийг гэрчлэх бодит үнэ. Тус бие бүрэлдэхүүн, эх орон эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө 1939 оны халахын гол, 1945 оны чөлөөлөх дайнуудад голлох үүрэгтээ оролцсон бөгөөд түүхэнд байгуулсан их хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4-р тогтоолоор улс орноо батлан хамгаалах, гадаад дотоодын төрөмгөл эсэргүү хөдөлгөөнийг дарах, цэрэг даргыг байлдааны техник зэвсгэлэлд сургам боловсруулахад онцгой гавьяа байгуулсны учир байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор ардын хувьсгалын анхны удирдагч Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит болгосон. Мөн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204-р зарилгаар улс орноо батлан хамгаалах, цэргийн мэрэгжлийн олон мянган офицерын боловсон хүчнийг бэлтгэж өгснийг тэмдэглэн сайшааж Сүхбаатарын одонгоор тус шагнажээ. Өнөө цагийн Батлан хамгаалахын их сургууль нь аюулгүй байдал, Батлан хамгаалах болон цэрэг иргэний боловсрол, сургалт, судалгаа хөгжүүлэх, дээд боловсролын болон шинжлэх ухаан, инновацийн орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Зорилгын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, батлан хамгаалах бодлого, төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, зорилтууд нийцүүлэн иргэний нийгэм, батлан хамгаалах салбар, төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх үүргүүдийг хүлээн энэ цагийн түүхээс сэрүүлж байна. Батлан хамгаалахын буюу одоо цэргийн ерөнхий дээд сургуулиар бэлтгэгдсэн олон зуун офицерууд соёлын үрийг тарьсан юм аа. Тухайлбал Монгол улсад орчин үеийн цэргийн эмнэлэг хөгжихэд, орчин үеийн эмнэлэг Монгол даяар хөгжихэд цэргийн эмнэлгээс их үсэр авсан. Мөн орчин үеийн хөгжим урлаг хөгжихэд цэргийн урлагийн байгууллагуудаас эхлэлээ авсан түүхтэй юм аа. Өнөө үед Монгол улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалах, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хууль сахиулагчдыг ийм байгууллагыг мөн одоо тэдний боловсон хүчнийг бэлтгэх асуудал нь бол батлан хамгаалахыг сургууль бэлтгэсэн боловсон хүчнүүдээс их өсвөртэй юм аа. Батлан хамгаалахыг сургууль спорт, урлаг, төдийгүй улс орны хэмжээнд эх орончдыг бэлтгэх стандартыг бий болгосон их сургууль юм аа. Ийхүү Монгол улсын боловсролын салбарын тэргүү игнэнд явж байгаа тус сургууль нь харьяа 1 хүрээлэн бүрэлдэхүүн 6 сургууль, сургуульд дадлагын 5 төв, 18 танхимтэйгэр өнөөдрийн эрдэмийн хөргөнд үйл ажиллагаагаа өрнүүлж байгаа юм а. Чухамхүү ижил төрлийн байгууллагуудтайгаа хамтран ирээдүйн Монголыг чиглүүлж батлан хамгаалах салбарын хөгжлийг тодорхойлж байна. Тус сургуулийн эрдмийн хамт олон боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж 2 дахь шатны магадлан итгэмжилд хамрагдан 2018 он хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулах эрхээ авсан. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж менежмент, төрийн захиргааны мэрэгжлэр хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн. Мөн зэвсэг түвшний жанжин штабаас цэргийн мэрэгжлийн боловсролын стандартуудыг хянаж баталгаажуулж байна. Батлан хамгаалах их сургууль нэг кампус гэдэг энэ үзэл баримтлалаар хөгжиж байна. Энд оюутан, багшлах бүрэлдэхүүн, эрдмийн хамт олон маань хичээл сургуулаа их, амьдралынхаа одоо ойр зүрийн одоо хэрэгцээг хангах, амьдрах бүх одоо нөхцлөөр хангагдах, сургалт дадлага одоо хийх тэр боломжуудтай байх энэ орчныг бүрдүүлэхээр бид дунд хугацааныхаа хөгжлийн стратегийг тодорхойлоод ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсрол, төрөл тусгай мэрэгжил, бакалавр, магистр, докторийн зэрэг 100 гаруй төрөл мэрэгжлэр урт богино хэмжээний сургалтуудаар боловсон хүчин бэлтгэн төгсгсөөр байна. 2015 оны байдлаар тус сургуулийг төгссөн гарсан мэрэгчлэтнүүдийн 75% нь иргэний хөдөлмөрийн зах зээлд, 23% нь зэвсэгт хүчин, 2% нь үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллаж байна. Харин төгсөлтийн дараах болон магистр, докторийн зэрэгтэй төгсөн гарсан боловсон хүчнүүдийн 20% нь аюулгүй байдал, 65% нь цэрэг батлан хамгаалах салбар, 15% нь нийтийн удирдлагын чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Монгол улсад 100 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ 100 ихтэй сургуулиудаас 2 дахь удаага байгууллагын магадлал итгэмжил хийгдсэн 54 сургууль Монголын ихтэй сургуулиудын консорциумыг бүрдүүлдэг. Тэгэхээр батлан хамгаалах их сургуулийн хувьд бол бакалаврын сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулахаас гадна магистр докторийн сургалтыг олон улсад амжилттай зохион байгуулж байгаа их олон гадаад харилцааныхаа хувьд өөрсдийнхөө сургалт судалгааны онцлог чиглэлээс хамаарат олон сургуулиудтай хамтран ажиллаж бас олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа манай Монголын ихтэй сургуулиудын консорциумын шилдэг сургууль байна. Аливаа улс орны хөгжлийг боловсролын салбарт төвчилж явдаг. Тиймдээч 95 жилийн түүхийг сэрүүлж яваа тус эрдмийн хамт олон даяарчлалын өнөө үед гадаад харилцаа хамтын ажиллагааг эрчимтэйгээр хөгжүүлэн харилцан ажиллах шин гарц шийдлүүдийг эрэлхийлж байна. Тус бодлогыг батлан хамгаалах салбарын цэргийн болон цэрэг техникийн гадаад хамтын ажиллагаа харилцаа, боловсролын салбарын гадаад хамтын ажиллагаа харилцаа, өөрийн гадаад хамтын ажиллагаа харилцаа гэсэн үндсэн 3 чиглэлд хөгжүүлж байна. Чиглэлийн хүрээнд
Багш оюутны мэдлэг, туршлага, гадаад хэлний төвшин өссөн, мэрэгжил арга зүйн хувьд ахиц гарсан, олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд оролцож, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хамтдаа тодорхойлсон, гадны орны иргэдэд Монголын боловсролыг олгосон, гадны багш нарыг ажилуулж буй зэрэг томоохон дэвшлүүд үйл ажиллагаанд нэмэгдсээр байна. Энэ бол ололт юм аа. Эдүгэн өнгөрснөө дурсаж өнөөдрөө бүтээж ирээдүгэн тодорхойлсон Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түмэн одонд Батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн хөргөөний хамт олонны түүхэн хуудас 200-ыг дамнан өртөөлж байна. Цаашид үргэлжлэн хөгжих нь эргэлзээгүй. Их орон, эрдэм мэдлэг, эр зоригийн үлгэр жишээ болсон Батлан хамгаалахын их сургуулийн яруу алдарт түүхт 95 жилийн өн дайчин цогтой халуун баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид, төгсөгчд, сонсогч оюутан танан хүргэж байна. Үйлс бүтээл нарван байгуулсан гавьяат нь үргэлж имэнхэд тэргүүлж явгай. Ийхүү нийгмийн бүхий салбарт ажиллаж хөдөлмөрлөдөг мянган боловсон хүчнүүдийг төрүүлэн гаргадаг Батлан хамгаалах их сургуулийн өнгөрсөн хийгээд өнөөдөр мэдээллийг эрхэм үзэгч танд хүргэлээ. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт ажил амьдралынхаа 40 гаруй жилийг тусрагуултай холбосон эрдэмтэн багш Банзрагчийг бид онцолж байна. Тэрээр сонсогчоос эхлээд эрдэмтэн багш болтлоо тусрагуульд ажиллаж хөдөлмөрлсөн цөөн хүний нэг юм. Айда аз хиймэр дүрэн ариун баялаг амьдрал минь чамтай хамт 86 дахь намраа үдэж суун. Өвлийг дуудан цагийн аясаар хагдрах энэ навчис адил туулж үдсэн он жилүүдийнхээ шаргалхан хуудсыг эргэн сөхөхөд өвгөн надад сайхан байна. Одоо бодон суухад үргэлжил урагш тэмүүлж зүтгэж ирсэн зориг дүүрэн цог шиг залуу насныхаа эд хавыг харамсах зүйлгүй өнгөрөөжтэй. 1940-од оны сүүлч 1950 оны эхэн үе улс их оронд малчин ардын хүүхдүүдийг бичиг үсэгт сургах өрнөн их ажил хот аймаг сум багт эрчимтэй өрнөж байсан юм. Үеийнхэн дундаа л сэргэлэн цовоо бичиг үсэг гаргууд эзэмшсэн өндөр шархуу 17 настайгаас эхлэн дунд сургуулийнхаа багш нарын урилгаар сумын хүүхдүүдэд бичиг үсэг зааж эхэлжээ. Тэр хүү бол манай нэвтрүүлгийн эзэн цэргийн сургууль хүмүүжүүлэх ухааны доктор профессор Бэлэгтийн Банзрагч багш. Цэргийн хүн болоход ээж аав бол ер нь ямар юмд явж байгаа яаж байгааг ч мэдэхгүй цэрэгт явж байгаа гэдгийг л мэдчихсэн. Нэг зөвлөж хийгээд яриад байсан байхгүй. Ер нь би өөрөө сайн дураараад цэрэгт явъя гэж бодоод ирсэн. Тэгээ эрэхтэйгээ зэрэг намын гишүүн байсан учраас улс төрийн ангид ерөнхий сургууль хуваарлжсан байгаа цэргийн ангиас. Тэгээ 53 онд ирэхэд энэ байсан яг ийм байсан хэвээрээ байж. Дээд давхартаа тэнхмүүд нь ангиуд нь доод давхартаа хонтоор тэнтэйтлээ үзүүлсэн сургууль суман гэж байсан. За багш нарын хувьд бол энд дандаа зөвлөлт толгойд улсад дээд сургууль төгссөн инженерүүд бидэнд хичээл заадаг байсан. Амьдралын дуршлаг, цэргийн албаны амьдрал тэр дэг журмыг бол одоо ойлгож бидээ гიშиж ач гараад ажилд гарахад бол нэлээд дөхөмтэй байсан. Банзрагч 1953-аас 56 онд цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангид суралцаж байхдаа хүндэт харуулын үүргийг гүйцэтгэж бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах ардчлан Солонгос улсын ерөнхий сайд удирдагч нарыг хүндэтгэн угтах үдэх ажиллагаанд оролцож байсан нь түүний хэлдгээр ховор хувь тохиол байв. Ерөнхий сургуульд онд сурсан сурагчид Сүхбаатарын нэрнжит цалин, Чой улсынгийн нэрнжит цалин олгодог байсан. Сүхбаатарынх нь сард 350 төгрөг. Тэр үед бол их л мөн. Чой улсынх нь 200 төгрөг. Ямар хүн дөхөвөл нэг чиг цайн аваагүй бүх хичээлдээ онц тийм хүнд бол Сүхбаатарын нэрнжит цалин өгдөг байсан. Яг буудлогонд би эхлээд хөдөө тарууг маруугаалж анх хийжсэн учраас ерөнхий сургуульд ирээд
анхны буудлага хийгээд би 3 сумаар бянтаа баруутахад 10 очоод 3 зангир хийчихсэн. Тэгсэн чинь байгийн маань авцраад галын бэлтгэлийн кабинетд тавьчихсан байсан. Тэгэл тэрнээс бас ер нь жоохон нэр хүндж өсөөд би шинэ хөдөө 5 жил багш хийсэн ажилчин байсан учраас арай сургууль сурахад арай дадлагтай, туршлагатай ийм байсан. Тиймдээч 1958 онд Цэргийн ерөнхий сургуульд мөн л урилгаар багшлах санал хүлээн авч сургуулаа дээд сургууль болгох удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, сургалтын шинэ орчин нөхцөлийг бий болгоход гар сэтгэлээ зориулж эхэллээ. Хүний зан хараахтарлаг, хүний ойхоо тэгэл ёс зүй энэчинд хоорондоо бүгдээр холбоотой тэр бүгдийг амьдралтай холбоол нөгөө сонсогч нарт ийм байд юм шүү. Энийг та нар яаж хийж вэ гэж ингээд асуудал төвшүүлэн тавьж хичээл заа. Хичээл орж ийн, онол орж ийлээ гэхэд дандаа уншаад ч юм уу дандаа ингээд ярихад нэг хэрэг. Зүгээр ингээд тэр онолыг энгийн ярианд оруулаад инээдэн болгоод эцсүүлд нь дахиад онол руу оруулаад тэр хүний гайхамшигтай багш хүний өөрийнх нь олон 10 жил заасан тэр ур чадварт байдаг баг. Багш юу гэж ярьдаг байсан гэхээр та нарыг их соёлтой болгоход чухал юу гэхээр тэр энэ дөрөөр нь ширээн суулгаад хооллоход ирж штэ тийм ээ. Тэгэл цагаан бүтээлгээр бүтээгээл бүгдийн тэгээ зөөгчтэй бүсгүйчүүдээр хоолыг зөөлгөөд ингээл өгөхөд бол та нарын хүмүүжилт их өөрчлөлт гарна өдөөсөө гэдэг. Энэ өөрөөр хэлбэл соёл талаас нь бол асуудлыг бас хөндөж ингэж ярьж байсан. Бид нар зарим нэг нь яадгийг, зарим нэг нь тэр хичээл сонирхолгүй байх юм бол инээдэнтэй, хөгжинтэй юм ярина. Дандаа энэ сонсогч нарын донд болсон онигооч гэдэг юм уу. За цэргүүдийн бол болсон онигооч гэдэг юм уу. Тэгэл нэр хийтлийн нээгээл тэгэл нэг мэдхэд хичээл рүүгээ залаал яриа явцсан байдаг. 1962 он Банзай багш зөвлөлт холбоотой улсад Цэрэг улс төрийн академид 4 жил суралцах их хувь тохиол оногдлоо. Чи их сони. Би 1953 онд ирэхэд савсран генералч манай Цэргийн ерхий сургуулийн захирал байлаа. Актив төгсөөд ирэхэд Батлан хамгаалахын яамны сайд байлаа. Тэгээ намайг Цэргийн ерхий сургууль багшаар хуваарлжуулаа савсрангуйч. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд нийгмийн ухааны тэнхим шинээр байгуулагдаж, сургалтын төлөвлөгөөнд шинэ хичээлүүдийг оруулах болсон нь цэргийн сурган, сэтгэл зүйн хичээлийг мэргэжлийн анги бүрт зааж, шалгалт шүүлэг өгдөг системд оруулснаар офицер боловсон хүчнийг цэрэг олон түмэнтэй ажиллах, тэдэнтэй дүрмийн дагуу зөв харьцах, удирдах арга зүйд шинжлэх ухааны үндэстэй хандах цоош нь эхлэл тавигдсан юм. Тэгээ энэ сургуульд ажиллаж байх үедээ би 67 онд хойноос төгсөж ирээд 3 том зорилтод тулгарсан. Анх удаа цэргийн сургууль, цэргийн сургууль хөгжүүлэх ухаан, цэргийн сэтгэл зүйн хичээл орж байгаа учраас сурахчгийн зайлшгуудаа шаардлагатай болсон. Тэр үед цэргийн сахилга хэцүү байсан. Хал цэрэг, хам цэрэг, хал цэрэг гэдэг өөрөөр хэлэх юм бол ахлах цэргийн доод цэргийн дээрлээд байдаг. Ийм тэгээд цэргээс оргон хоорондоо зодтолтой тэр бүгдийг судалж үзэхийн шаардлагатай болсон. Тэнийг таслан зогсоохын тулд нэгдүгээрт нь цэгийн хугацааг богисох. Өөр 3 жил байсныг 2 жил болгохоор санал дэвшүүлсэн. За тэр нь нэгдлээ харьцааны төслийг багасгах, хоёрдугаарт нь цэргийн эдийн засгийн гэмнэлт гарсан. Гоцол хоцсон цэрэг байхгүй зөвхөн 3 жил байдаг байсан бол 1-2 жил. Одоо сүүлийн үед 1 жил болоод бүрч амар болж байгаа шиг. Одоо бол нөгөөх нь арилаад хүм болгон цэрэг рүү ирдэг ийм болчоод одоо цэргийн нэр хүнд зөвхөн дотоодтой биш гадаад өөр инкийг сахуулах гол үүрэг гүйцэтгэж байна. Миний л заасан семинарууд дарга нарын дандаа тэнд явж байгаа.
Хүйтэн дайны тэрл он жилүүдэд зөвлөлт холбоотой улсад Монгол офицеруудыг сургах боломжгүй болж дотооддоо бэлтгэх зайлшгүй шаардлага гарсан нь цэргийн ерөнхий сургуулийн багш нарын өмнө тавигдсан том хариуцлага байв. Цэргийн сургамжуулах ухааны үндэс гэдэг номыг 70 онд бичсэн. Өөрөөр хэлбэл офицеруудын сонсогч нарын гарын авлага болгож Монголын ардын армийн төвхөнд анх удаа цэргийн сургамжуулах ухааны үндэс гэдэг ийм номыг гаргасан юм аа. За энэгээр офицерууд баг дарга нар бүгдөө гарын авлага гэж хүнтэй ажиллах арга барилгаанд одоо сурсан дөө. За энэ бол маш нарийн ном. Яагаад гэвэл офицерууд баг дарга нар цэрэгтэй ажиллах, хоорондоо харьцахад энэ сэтгэл зүг одоо их ашигладаг ийм байгаа. Өөрөөр хэлэх юм бол цэргийг та гэж харьцах ёстой. Чи гэж битээ харьцаж вэ гэж ингэж одоо энэ юунд гол төлөв гаргасан. Тэгээ энэ цэргийн сэтгэл зүйн номоор одоо энэ их сургуульд одоо хичээл ордог болсон. Багш нартай болсон, кабинет гаргасан. Одоо англи салбарууд сэтгэл зүйч гэдэг бий болсон. Өнөөгийн Батлан хамгаалахын их сургуульд хүнчилбэл ихээхэн түүх өгүүлэх ганцаараа үлдсэн хуучны нэгэн барилга бий. За энэ байсан бол доотлын гамингийн цэг барьсан. Цонх нь өөр байна. Дээдлийнх нь бол 1925 онд улаа цэг орж иж барьсан. Ингээд хоёр юм. Энэ гамин байсан ийм 6 ийм том байсан гол энд байсан. Тэгтэр их сонирн байна. Энд чинь би намын ажлын зааварлагч, намын орооны дараа багш, танхимын эрхлэгч ингэж хийжсэн босготой зэрэг байшингуудны хуучин ажиллаж байсан байшингууд хэвээрээ. Бусад байшингуудын одоо нураагаад шинээр барилга барьчихдаг. Шинээр барилга барих нь одоо зүй ёс л доо. Бүрэн бүтэн байхныг зургийг авчих хэрэгтэй байсан. Одоо тэгээд нураа тэгээд өөр барилга барьсан учраас бас ярахад ангилахад хэцүү л дээ. Одоо энийг тэгээ музей болгоод зөвлөх юм байна л да. Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн их түүх. Бандрагч багшийн энэ сургуульд 40 жил тасралтгүй багшилсан тэр он жилүүдийг 1912 оны хуучирч муудсан энэ барилгын хан туурга, хаалга цонх бүхэн нь гэрчлэх мэт. Багшлах, сургууль хүмүүжүүлэх их ажлынхаа зэрэгцээ, судалгаа шинжилгээний ганцаарчилсан болон хамтын нийт 60 гаруй бүтээлүүдийг тойрвжээ. Бэлэгтийн банзрагч бүгд найрамдах Монгол ард улсын 1985 оны сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссийн тогтоолоор доцент хэмээх Эрдмийн дээд цол цэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 1996 оны 9-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр хамгийн анхны хүндэт доктор цолыг гардлаа. Би багшийнхаа талаар бас бодож явдаг зүйл юу гэхээр зэрэг хамгийн түрүүнд одоо энэ сургуулиас өгнө гавьяат багш төрөхөд л одоо тэр төрсөн байх ёстой хүн гэж боддیں۔ Яагаад гэвэл энэгээр энэ цэргийн сургуулиар дамжиж галсан одоо бүх хүний багш бүх одоо өөрө хөлөөл курсүүдэд цэргийн одоо сэтгэл зүй сургууль хүмүүжүүд ухаан ордог байсан учраас энэ хүний гараар бол бүх шавнад дамжиж гарсан. Шавнартаа Банзай багш хэмээн хүндлэгдсэн банзрагч гой цэргийн их сургуульд багшилсан нийт 40 жилийн хугацаанд 10 гаруй мянган шавнартай болжээ. Багшийн маань одоо шавнар гэх юм бол би олон мундаг улсуудыг дурдж болох маань. Одоо манай улс төрийн манай шадар сайд хөрөлсөх манай цэргийн улс төрийг төгссөн. За тэгэл одоо манай олон генералууд байна. За манай 10 дангийн бол тэгээд одоо Америкт элчин сайд суулсан. За манай багштай хамт ажиллаж байсан амар жаргал гишүүн гээд тэгээд тэрний дээрээс нь болоод үе манай одоо тогоо генералаас ахуулаад олон генералууд ерөөсөө л Банзай багш юм бүгд шавнар. Нэгдүгээр нь мэрэгжил эзэмшиж хичээлдээ сур. За энийг л одоо сайн ирээдүйд одоо тийм хүн бол тийм мэрэгжлийн болсон шүү. Та нар хорлогоо болно, генерал болдог гэдэг хоёрт их өхөлдөж хийж байгаа яама хаа байсан гэж
ингэж байдаг. Тэгээ одоо бүгдээрээ тийм болцсон генерал болцсон, хоолдоо болцсон. Төрсөн нутгийн Алтай өндөр хөх уулсшгэ дүнхийн орших бэлэгтийн бандрагч таны Монгол улсын батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг бид бүхэн мартах учиргүй. Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө игнишгүй эрдэм ухаан, оюун чадлаа зориулан ирсэн та бүхний оюуны их ундраг үл дундарна. Хүнийг хүн болгосон хүмүүстэй хүн шиг харьцаж сургасан энэ агуу том таны одоо оюуны том бүтээлийг чинь үргэлж одоо цэцгэлж явах болтугай. Ингээ багштай сайхан мөхний хүсэн ерөө. Би бол дотоо маш их бахархаж бидний нараа одоо хүчтэй очиж идэх юм дээ. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд Батэрдэн бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүр ирэх элчин сайд хадагта Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Улсын хурал засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Батэрдэн, Батлан хамгаалахын дэд сайд Уламд орж, Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батсайхан нар Батлан хамгаалахын яамнаас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудынхаа төлөөллийг өнгөрөх 7 хоногт хүлээн авч уулзлаа. 1990-ад онд Батлан хамгаалах зэвсэг түвшнийг өргөтгөн зохион байгуулах экзекутив цаг үеүүдэд ахмадууд та бүхний оруулсан хувь нэмэр их юм гэдгийг онцлоод төрөөс Батлан хамгаалах салбарын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтийн зарим зүйлүүдийг танилцуулан хамтран ажиллаж өмг түшиг болж явахыг хүслээ. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын дэд сайд Уламд орж, холбооны бүгд найрамдах Герман улсаас бүгд найрамдах Хятад ард улсад Монгол улсыг авсран суугаа онц бөгөөд бүр ирэх элчин сайд Штефан Дүүхэл болон тус улсын Батлан хамгаалахын цэргийн атташе бригадийн генерал Шоун нар зэвсэг түвшний олон улсын сургалтын нэгдсэнд ажиллалаа. Тэд ирэх 12 дугаар сараас эхлэн Исламын бүгд найрамдах Афганистан улсад Монгол улсын зэвсэг түвшнээс холбооны бүгд найрамдах Герман улстай хамтарсан шийдвэрлэх дэмжлэг ажиллагаанд хамтран үүр гүйцэтгэх 5 дугаар ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтад танилцсан юм. Холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшнээс нийт 46 сургагч багш, Монгол улсын зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвийн багш нар хамтран 30 хоногийн дадлаг сургуулийг цэргийн багт явуулж байна. Монгол улсын зэвсэг түвшинд боловсон хүчин хүний нөөцийн нэгж газар хэлтэс бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 80 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлээ. Баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батсайхан, зэвсэг түвшний Жанжир штабын орлогч дарга Хуршууч генерал Сүхбат нар оролцож Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан хүний нөөцийн ажилтнуудад төрийн дэд одон медаль, салбарын шагналыг гардуулан баяр хүргэлээ. Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батсайхан та бүхний алтан үзэгний үзүүр хүний ажил амьдралыг хариуцлагатайгаар шийдэж ирсэн юм шүү гэд албандаа үнэнч зүтгэж ирсэн Батлан хамгаалах салбарын боловсон хүчин хүний нөөцийн ахмад дунд залуу үеийнхэндээ талархал илэрхийллээ. Монгол улсын иргэн 18-аас 25 насны залуучууд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд эрс цэргийн албыг хаах ёстой. Сүүлийн жилүүдэд тэдгээр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал онцгойлон авч үзэх асуудлын нэг болоод байна. Учир нь сүүлийн 3 жилд гаргасан судалгаанаас харахад цэргийн албанд татагдсан нийт залуусын 30 гаруй хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн байдлаас болж цэргийн албанд тэнцээгүй байна. Энэ үзүүлэлтээс үндэслэн нийслэлийн засаг даргын тамирын газрын цэргийн штабаас энэ оныг цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэгч ил болгон зарлаж, шат дараалсан олон ажлыг засаг захиргааны нэгж, дүүрэг нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарсан ажлуудыг зохион байгуулж байна. Түүний дүгнэлт болгож, ээлжит зөвлөгөөнийг өнгөрөх 7 хоногт Хангар дордонд зохион явууллаа.
Хэрэглэгчээ дээдлсэн Монгол тоогооч аяны хүрээнд Зэвсэг түвшний 27 анги байгууллагын 100 гаруй тоогооч нар хоолны газрын стандартыг хэрэгжүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг сургалтад өнгөрөх 7 хоногт хамрагдлаа. Сургалтаар хоол үйлдвэрлэлийн чиглэлээр шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хоол хүнсний чанар аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл, түүнээс үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо солилцлоо. Монгол улсын Батлан хамгаалах салбарын энэ цагийн түүхийг бичлэлцэж буй мөр цэцнэх нөхдийнхөө үйл хэргийг сурчлан таниулж буй эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан танд баярлалаа. Таны эх 7 хоногийн ажилд амжилт хүсье. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргүүлзье. Түр баяртай.